Тэгэхээр улсын их хурлын сонгуульд 23 дугаар тойргоос нэр дэвшиж байгаа эрхэм мөндөд чулууны ган хоёыг таныг эрхэм олон сонгогч 14 дугаар хорооны иргэдтэйгээ мэдчилнө хэмээн хүсэж байна. Намын удирдах зөвлөлөөс баг хурлаас бодлогын шийдвэрийг гаргаад энэхүү өндөр ач холбогдолтой Монгол улсын нийслэл Улаанбаатарын зүрхнээ оршдог Сүхбаатар дүүрэгт та бүхний итгэлийг олж ав. Улсын их хурлд төрийн түшээгээр нь ажил та бүхнийх ард иргэдийнх нийтлэг эрх ашгийг улсын их хурлын төвшөнд гаргаж ажиллана гэдэг үүрэг даалгаврыг бидэнд өгсөн байна. Энэхүү даалгаврыг бол бид нэг талаасаа асар их том нэр хүндийн асуудал, нэр төрийн асуудал, нөгөө талдаа асар их том үүрэг хариуцлага гэж хүлээж авсан. Энэ удаагийн сонгуул бол өндөр ач холбогдолтой тийм сонгуул болно. Монгол улсын эдийн засаг өөдөө яваад эхэллээ. Дотоодын нийт бүтээгдэхүүн $3,000 түрээд ирлээ. Улс нийслэлдээ хийх зүйл, ард иргэдтэй хандсан ажлуудыг чиглүүлэх нь бидний үүрэг юм. Ардын намын хувьд мөрийн хөтөлбөртөө нийгэм, хүн, эдийн засаг, байгаль орчин, засаглал гэдэг 4 тулгуурын зорилгыг гаргаж ирж байгаа. Энэ зорилгоудаа хэрхэн яаж биелүүлэх юм, зорилготой ямар алхмуудыг хийж байж хүрэх юм гэдэг талаар нэлээд дэлгэрэнгүй заагаад өгсөн байна. Өнөөдрийн уулзалтаар ирсэн байгаа дэмжигчид, сонгогчид, эргэлзэж тэнэгэлзэж байгаа иргэд байвал тэрэн дээр асуултуудаа хариултыг аваад тодорхой санал захиасыг бидэнд өгөөд уулзалт их сайхан үр бүтээлтэй, үр дүнтэй болно ах гэж найдаж байна. Ингээд та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсэн өрөөгөөд сайн үйлс дэлгэрэг болтугай гэж өрөөгөөд энэ үгээ нээлттэй үгээ хаяа. Баярлалаа та бүхэнд. Орлогыг дэвшлүүлэхийн тулд бол бидэнд боломж нээгдсэн байгаа учраас тодорхой ажлуудыг хийнэ. Хамгийн гол нь хатгаарсан халамжаа халаад хүн ардаа ажилтаа болох зорилтыг бол тавьж байна. Эдийн засгийн өсөлт нь бол өөрөө агаараас бүтчихгүй. Эдийн засгийн өсөлтийг хүн бий болгоно. Баялаг газар дорой байгалийн үед байгаа л юм. Тэрнийг эргэлтэнд оруулахад өнөөдөр манай залуучууд бол боловсралтай болох ёстой. Эдийн засгийн өсөлтийг бий болгох гол үндсэн одоо мотор нь бол бензин түлш нь бол манай газрын баялаг, өвөг дээдсээс маань уламжлаад бидэнд өгсөн байна. Энийг зөв зохистой захиран зарцуулаад хамгийн зах зээл дэх түгээмэл үнээр борлуулах үүрэг бол бидэнд ногдож байгаа. Өнөөдөр ард иргэдийг санааг нь зовоогоод байгаа нэг зүйл байдаг. Байгалийн баялагаа бид нар зөөгөө дууслаа гэдэг. Бид нар зөөж байгаа. Гэхдээ нөгөө талыг бас хараад үзээрэй. Зөвхөн 5 толгой нүрсний орд маань 6 тэрбум тонн тогсчих нүрсний баталгаажсан нөөцтэй. Түрүү жил бид 5 толгойгоо ашиглаж эхэлсэн. 2011 онд 1 сая тонн нүрс гаргасан. Шорон замаар зөөсөн. Өнөөдөр бид засмал замаа бариад дууслаа. Тэр орж ирсэн орлогоороо. Олон мянган залуучууд говьд ажилтаа болж байна. Энэ жилийн эхний 5 сард бид нар 3 сая тонныг гаргасан. Бид энэ явцаараа энэ хурдаараа хөгжүүлээд ирвэл 10 сая тонныг гаргалаа гэж бодъё л доо. 6 сая тонныг 10 саяар нь хуваахлаар 600 жил болох юм шүү. Дуусах болоогүй. Дөнгөж эхлүүлж байна. 10 сая тонн гэдэг бол асар их хэмжээний нүрс. Гэхдээ бидэнд байгаа ганцхан энэ 5 толгой манай нийт нүрсний одоо илрүүлчихэд байгаа нүрсний баялагын 10%-ийг нь агуулж байгаа энэ нүрсний орд маань тийм л их том баялаг байгаа. Зөв зарцуулах хэрэгтэй. Бид нар нүүрснийхээ орлогыг тэгш хуваарлах хэрэгтэй. Өнөөдөр амьдарч байгаа хүмүүсээс гадна ирээдүйн хойчилж, төрж, өсөж энэ улсын иргэн болох иргэдтэй үлдээх бодлогыг бид нар явуулах хэрэгтэй. Хоригдлын сангуудыг бий болгох хэрэгтэй. Өнөөдөр ажиллаж байгаа залуучууд тэтгэвртэй гарах үед хэрхэн яах вэ гэдэг талаар бодлогыг гаргаж сангийн яам дээр өнөөдөр ирээдүйн тэтгэврийн сангийн хуулийг өргөн барихад бэлэн болоод байгаа. Байгаль орчноо бид нар зөнд нь орхиж болохгүй. Энэ хүүхэд багчууд маань бидний багад хөдөө гараад ус агаар маань ямар сайхан цэнгэг байлаа. Ямар сайхан ан агнууртай байлаа. Газар дэлхийн маань ямар байлаа. Тэрнийг бүхлээр нь яг байснаар нь бид нар дараагийнхаа үед төрөөгөө байгаа
хүүхдүүдтэй ач холбогчнартай үлдээх үүргийг бол хүлээсэн байгаа. Тэр үүргээ бид нар бол цээжин дотроо маш сайн ухамсарлаж байгаа.